За өнөөдрийн маань зочин Баццэг Ларикос салууны үүсгэн байгуулагч, мундаг байхалтай мейкап артист. Өнөөдөр сонгож авсан сэдв бол гоо сайхны сургалтанд суугч байгаа бол хэрхэн зөв сонголтыг хийх вэ? Ер нь бол одоо хит хитэн хүн дээр эрсдэл гаргаж утсан. Нэг 2-3 хүн дээр л эрсдэл гаргаж утсан. Тэгээ тэрнээс ч л эхлээл за нэгэд чи юу лээ те вакс ч нэрээ. За хамгийн хэцүү зүйл вакс юм биш үү? Юу нүүр бодох, юу нүүрний массаж те. Энэ бол үнэхээр яг хүний арцыг төлөлгөө хөрөөл түлждэг юм байна. Хуулхаа хөрөөр хуулцдаг юм байна. Хүмүүс намайг одоо сүүлийн олон жилээр мейкап хийснээр нөгөө мейкап артист гэж мэддэг. Тэгэхээр би яг зөвхөн дандаа сургалт явуулаад ч юм уу дандаа нөгөө нүүр будаад байдаггүй. Тэгээ миний яг нөгөө дагнсан гол маань боловч би одоо 22 оноос хойш те лайкнтайгаа учирснаас хойш гэх юм уу та вакслогч болсон. ST Max-тайгаа учирснаас хойш би чинь буцаад гоо сайхан чай хавас хийж байгаа. Тий маш чанартай бүтээтгүнийг нүүр бардам хэрэглэе. За Монголд хамгийн чанартай бүтээтгүн хаана байна вэ гэж судлаад. За тэгээд яг танахыг остондоо албан ёсны маш их дистрибьютор газар гэдэг бол тийм ч амархан бас оруулж ирдэггүй тийм Монголд бол татвар нэтэрэ гэдэг асуудлууд маш их өссөн болгоно оруулахгүй бас мөнгөтэй болгон оруулахгүй шүү тий. Тэгэхээр энийг бол мэдээж маш олон жилийн туршлага хөдөлмөр дээр үндэслээд тий тэгж оруулж ирдэг. Манайх их бол яг хүмүүсүүд яг тэгж ойлгодог. Нөгөө нэг бүтээгдэхүүний зарах айгуу дургуул. Би болохоор мэдээж бүтээгдэхүүн цаад сэтгэл маань бүтээгдэхүүнээ зарах хүсэлтэй байгаа. Тэгтээ энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй л яах юм. Тэгээ энэ бүтээгдэхүүнээс хөл хин нэг хүний үйлчлүүлэгч яарсан дээр буруу хэрэглээд брендийн нэр хүнд онол яах юм. Тэгэхээр аюу хариуцлагатай зүйл. Лайкныхаа ваксаар би вакс хийхэд амар нүүр бардам байдаг. Яагаад гэвэл 3 жил би хэрэглэж байна те. Би нэг л вакс сонгодог. Дандаа ирдэг хүмүүс би олон хүн авдаггүй. Дандаа яг өөрийнхөө байнгын үйлчлэгчийг ерөнхийдөө авдаг. Тэр хүмүүс маань дандаа ирдэг. Тэгэл нэг ирэхээр өдөр ирсэн бол баг шүн манаас талаас гардаг. Оо за. Тий. Ерөөсөө яг хэлдэг. Тэгэл за одоо эхлээд ваксандаа чи орчие, гоо сайхандаа ч орчие те. За хөмсгөл сармуусны хиймээч хийлэгчээ, эсвэл сармуусаа хийлэгчээч гэдэг юм уу те. Одоо гондуухан ороод ирсэн бахаар яа сэтгэлийн сэргийх үү, та ямар гоо ягдж байна гэдэг юм уу одоо ямар нэгэн байдлаар сэтгэл зүйрэн ингээд бас нэг хүн дээр ажиллаж тий нэг асуудал бас гардаг те. Үйлчлэгээ бол угаасаа тийм амаргүй байдаг те. Энийг давж гарна хүн одоо үйлчлүүлэгчийн хавчрыг олно гэдэг бол тийм амархан зүйл бол биш. Зарим зүйл төр хичээгээд болохгүй байсан ч гэсэн энэ нэг шаардлага гарна. За тэгээ те өөрийгөө энэ бол нэг яалтч мэрэгжлийн ёс зүй гэж байгаа. Ер нь яг манай Монголд бас нэг яг юм цензур үнзүүлэлт гэж алгатай салууны хувьд одоо ямар албан ёсны лиценз үнэмлэх хаанаас яаж авах нь бүх юм нь тодорхой бус. Тэгээд одоо энэ гоо сайханчаар ажиллаж байгаа хүмүүсүүд за гоо сайханчд гоо засалжтэй тарилга тариа хийж байгаа хүмүүсүүд ч гэсэн хаанаас яг ямар сургалтанд яг юунд хамрагдаад энэ өнөөдрийн байр суурин дээр бас ирсэн байгаа нь айгүй харанхуй. Одоо очих байгаа газраа тий очих байгаа хүнээ айгүй мэддэг болж иж л очих хэвээр судалгаатай. Тэгэхээр одоо энэ чинь өөрчлөгөн дээр ч одоо энэ яригдсан сургалтын дээр ч бас яригдж байгаа тий. Одоо түрүүний хэлдгээр нөгөө яг сургалт явуулах хэрэгтэй юм уу? Тий хэдэн жил ер нь мэрэгчлэрээ ажилласан хүн сургалт явуулах эрх авч одоо эрх нь үүсдэг тий. Одоо тэр эрх нь яг одоо хаанаас олгогдсон? Албан ёсны сертификат гэдэг тэр сертификат нь яг албан ёсных мөн үү? Тий. Тэр сертификатыг авснараа би яг мэрэгжлийн шууд болох уу? Гэх мэтчлэн энэ болгоныг нөгөө сургалт явуулж байгаа газар маань маш сайн тайлбарлах хэрэгтэй. Зүгээр яг энийг хин нэгэн хүн ч юм уу эсвэл хин нэг аль нэг ямарваа нэгэн холбоо ч юм уу тэгцэгцэнд оруулмаар санагдаад байгаа. Гоо сайхны салбарын үн цэнийг жоохон нэмэгдүүлмээр санагдаад байгаа. Арай жоохон замбраагүй байгаад үн манай Монголд хэвтэй холбоо байна вэ тий. Гэмэр холбоо юм нэрээ. Тэгээ ингээд ямар нэгэн холбоо үнэхээр бүр дагаа шүтэн биширмээр тийм мундаг госгочуд байдаг. Тэгээд тэр хүмүүсүүд олон улсын шүүгч болж чадаагүй байхад одоо би тэнцээ авчаад олон улсын шүүгч гэдэг үнэмлэхийг аваад ирсэн гэдгээр нэг жоохон буруу зүйл рүүгээ цаашаа ер нь жоохон танилцуулгаа ч юм уу тий судалгаагаа жоохон дутуу байсан болов уу гэж бодсон л доо. Үйлдвэрийн аргаас гарч байгаа одоо лайкн бол амар
үнэхээр мундаг хиймжтэй физикч ингээл амар олон судалгааны түвшинд ажиллаж байгаа баг хамт олон байна. Тэр олон зуун хүний арьсан дээр тест хийгээд энэ хашил үзүүлдэг. Эсрэгээр арьсыг тийм гой болгоно ингээд хүн төлжүүлнэ. Эдгээр гэсэн тийм ингээд бүр амар том лабораторийн нэг юм юугаар гарч байгаа шүү дээ. Тэгээ тэргүүрээ гараад дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бас те шалгуур үзүүлэлтийг хангаад тэгж гарч ирээд энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрийн аргаар гарч ирсэн бүтээгдэхүүнийг зүгээр нэг homemade бүтээгдэхүүнтэй харьцуулж болохгүй байхгүй. Тэгэл явцдандаа яадаг вэхлээр нөгөө үйлшүүлэгчийн арьсан асуудал үүсдэг. Тэ нөгөө хямдах өсөр аргаар бүрдсэн одоо бүтээгдэхүүнийхээ нэрийг өөрийнхөө нэр болгож гаргаж ирж байгаа брэндүүдийн хувьд надад яг ямар тэ юугаар лаборатори шинжилгээ тэ дэлхийн бас ямар үзүүлэлтийг шаардлага хангаад тэр брэнд бий болсон бэ гэдэг. А яг хүн арьсан дээрээ төрөж байгаа юм уу те үнэхээр судалгаатай авах хэрэгтэй. Би өөрөө амар харшилтай. За харшлахгүй бол бити харшилтай болоорой. Янз янзын мэдээ туршаарай те. Инфлюенсерүүдийн одоо сайн оригинал ингээд ийм гэсэн юмуд бас ямар ч байх юм бэлээ. Хүний арьсчин ста нэрээ тавтагдчихгүй өөр шүү гэж байнга хаширсан хүн гэдэг нөө хүмүүстээс амар сайн судлаарай те. Одоо гэрээ аргаар хийх маск гэлтэй тэр нэг кофений шар гэдэг шиг гэрээ аргаараа одоо яаж хэрхэн ингэж маск хийх үүч гэдэг юм уу те. Арьсаа гоо сайхны одоо гоо сайханд очихгүйгээр арьсаа хэрхэн гоо сайханд орсон мэт гоё болгох уу. Тэр нууцыг би хуваалцъя гэдэг юм уу те. Яг ингээд идэг. Тэгээ салаанд очиж вакс хийлэхгүйгээр гэртээ гэрээ нөхцөлд ваксыг хэрхэн хийх вэ? Энэ аргыг та нарт хэлж өгье гэл те. Тэгэл нэг sugar wax max гэл ингээл. Тэрийг нь бас хүмүүс нөгөө хашрахгүй бас туршиж туршаал ингээд иддэг. Би бол одоо энэ олон жилийн хугацаанд юу гэж дүгнсэн бэ гэхээр би өөр дөр wax хийдэг байсан. Тэгтээ сүүлийн үед би ерөөсөө өөр дөр wax хийх болсон. Яагаад гэвэл энээс гарах үр дагаврууд нь байдаг. Би нэг хоёрын хооронд жоохон юм дээр химнэх гэж хагаад өөрийнхөө арьсыг эзээч дахиж нөхөн сэргээртэхгүй мохоолгож байсаас цаг гаргаад тэгээ дээрэс нь бүр хаа хамаагүй газар биш судалгаатайгаар шанартай газар нь чаддаг хүнээр нь хийлгэсэн зөв юм байна гэдэг дүгнэлтэнд бол хүрстэй. Энэтэй адилхан арьс арчилгаа гэсэн бас яг энэ чиглэл рүү байдаг. Хаа хамаагүй те нүрэндээ хүрэх одоо чиний хувьд бол яг өөр харшилтай болохоор яг харшил үзүүлэхгүй байх бүх бүтээгдэхүүнийг сонгож авч хэрэглэнэ. Энэ бол өөрөө амар том эрсдлийг одоо бий болгохгүй тулд хийж байгаа зөв сонголт байхгүй. Юм болгон харагддаг шиг амархан биш. Тэгээ мэрэгжлийн хүн гэдэг бол харахад маш хялбархан амархан хурдан хугацаанд хийдэг. Тэр бол үнэхээр мэрэгжлийн болцсон хүмүүс байхгүй. А тэр хүнийг хараад өө би чадах юм байна. Тэ өө энэ ч айгу амархан юм байна. Гэт ингээд хүмүүс бас нөгөө бас орж ирээд тэгээ шантардаг бас хүмүүс байдаг. Тэгээд үнэхээр хэрвээ яг сонголтоо зөв хийгээд зөв газраа сургалтанд суугаад тэгээд яг одоо үнэхээр цаг хугацаагаа зарцуулаад сэтгэл зүргээ цацуулчих юм бол үнэхээр гайхалтай тий. Хизээш нь одоо стресстгүй одоо эерэг байж өөрийгөө хөгжүүлж бий чаддаг салбар гэж боддог. Тэгээд Монгол Улс маань ч гэсэн салбар маань улам гоё болоосай тий. Саяны ярьжсэн алдаа кейсүүд ч гэсэндээ цаашдаа бас аюу гоё чанартай болоосай. Тэгээд тэмцээнүүд маань ч гэсэндээ гоё шударга шүүлттэй гой зохион байгуулдаг болоосай. Гой зохион байгуулдаг болоосай. Тэгэх юм бол бас орох хүмүүс зөндөө л байгаа тий.